За өдрийн мэнд хүргэе. За хуулийн төслийг агуулгын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ анхаарах хэдэн зүйлүүд байгаа. Тоо хэмжээ, хувь хэмжээн дээр нь бас онцгойлон анхаарах. За 2009 оны 1 сарын 1-ээс энэ улс төрийн намаасын төрийн албаа гэж ангид байх гэсэн энэ агуулгатай хууль батлагдаад явсан. За тэгээ амьдрал баян юм болохоор энэ сум орон нутагт одоо яг энэ намаас дэвшиж байгаа боловсон хүчний асуудал дээр үл альч намууд бас асуудал үүссэн байна. Бүх намууд. Тэгэхээр энэ дээрээ бас онцгойлон анхаарах. За мөн одоо төрийн албанд болон одоо хувийн хвшилт ажиллаж байсан хүмүүс маань одоо яг ялангуяа энэ төрийн албанд ажиллаж байсан хүмүүс энэ улс төрийн одоо сонгуульд аймаг сум дүүргийн иргэдийн уралд өрсөлдөхөөр одоо бас яг төрийн албаараа давхар асч болохгүй. За ажлын байраар бас хангагдах нөхцөл байдал таар үгсэн ийм одоо бас гомдол саналууд нэлээд одоо бас гарч ирсэн. Тэгэхээр энэ дээр одоо агуулгын хувь тэр тоо хэмжээнд дээр нь онцгойлон анхаарч засч оруулах нь зөв бах. За аймаг нийслэлийн хувьд бол одоо бас 50 хүртэл гэдэг бол бас хит хитсэн тоо байх. Энэ дээр одоо бас хувь хэмжээг нь бууруулах. За мөн одоо бас хуулийн төсөл дээр орж ирсэн байлээ. Мэргэжсэн яг тухайн одоо ажил албан дээр төрийн захиргаан дээр мэргэжсэн. За мөн одоо шаардлага хангасан байх гэсэн. Энэ нь бол одоо бас шалгуур нь зөв бах. За агуулгыг дэмжиж байгаа. За тэр тоон дээр хувьдын хэмжээн дээр нь бууруулах дээр одоо бас зөв бахаа гэсэн юм саналтай байна. За баярлалаа. Алтан шаа гишүүн санал хэллээ.